Сайн байна уу? Коплацгийн мен дээр дэлгүүр нэх зааврыг оруулж байна. Хамгийн жижигхэн дэлгэцтэй утас болох iPhone SE-г сонгоод гар утасны UI дээр хэрхэн дэлгүүрний талаар бичлэг оруулъя. За эхлээд үнийн санал багцуудаасаа үнэгүй багцаа сонгоод үнэгүй турших гээд нөгөө дэлгүүрний хэсэг рүү ороод ирлээ. Ер нь дэлгүүрний хэсэг маань 3 хэсэгтэй байгаа. За үнэгүй багц маань сонгогдсон. Үргэлжлүүлэхэд тарлаа. Жишээ дэлгүүр гэж нэрлэчихье. За лого бол заавал оруулахгүй байх бас боломжтой. За хувцас гээд жишээ нь ингээд олон англилд оруулах боломжтой. Энэ нь бол таны үүсгэж байгаа дэлгүүр маань коплацгийн мен дээр англилд бүртгэгдэж байгаа гэсэн утгатай юм аа. За эндээс мэдээж нөгөө үйлчлэгийн нөхцөл ба нууцлалын бодлоготойгоо уншиж танилцах хэрэгтэй. За ингээд уншиж танилцаад дэлгүүрээ үүсгэж байгаа. За дэлгүүр маань үүсээд дэлгүүрийн админ руу очих, профайл руу очих гэсэн мэдээлэл харагдчихээн. За ер нь бол дэлгүүр ингээд үүсээд ороод ирэхэд профайл хэсгээс миний дэлгүүр гэдэг дээр бас ингээд таны үүсгэсэн дэлгүүрүүд харагддаг байгаа. Тэгээд мөн миний захиалгууд гэдэг дээр ингээд сая таны үүсгэсэн захиалга маань ороод ирнэ. Мөн энэ дээр ингээд таны худалдаа авсан захиалгууд маань бас орж ирдэг байгаа. Мөн профайл хэсгийнхаа дэлгүүрийн админ хэсэг дээр таны бас ингээд дэлгүүр лүгээ админ хуудас руу орох товч маань харагдчих байна. За дараагийн хэсгээр дэлгүүрийн админ хуудасны талаар үргэлжлүүлэн ярья.